За тэгээд одоо ингээд саяны бодлыг одоо уучлаарай гэж хэлье. Дахиад нэг. За тэгээд одоо үсээ ингээд хийчихсэн. Тэгээ part 3-ыг эхлүүлж байна. Yay! За тэгээд одоо үсээ зурчихсан хэдхэн юм л үлдсэн байгаа. Бидний хэдхэн үлдсэн юм нь болохоор одоо энэ малгайг зөөх ёстой. Энэ гайхалтай малгайг хартаа байна. Амар гоё байгаа зү. Би бүр амар excited хийгээд шууд босоо шууд одоо ингээд бичлэгээ хийгээд байж байна. Та нартай ингээд шинэ мэдээгээ дуулгах гад. За тэгээд өчигдөр би бас ингээд пост хийсэн та нар санаж байгаа байх гэж найдаа. Facebook-ээр. За одоо энэ малгайг гэл гоё тааруулж өмсвөл тэгэл бидний ажил болоо. Okay. Perfect. За ингээд болчихлоо. За одоо сүүлчийн зүйл бол бэлээ. Энэ буруу харуулаад өмсчлээ уучлаарай манайха. Oops, I drop it. За тэгээд амар ингээд хэцүү байгаахтай л гэл хүмүүс хэлж байгаа байх те. Ялангуяа энэ амар урт үстэй болохоор ингээд харж марахад үнэхээр хэцүү юм байна манайха. За тэгээд ямар тач тэгээд намайг дэмжээрэй гэж найдаа. За одоо сүүлчийн ганц бэлээ үлдлээ. Шүүпэ. За ингээ болчихлоо манай хамгийн сүүлчийн бэлээ ингээ өмсөгдөд 3 дугаар бичлэг ингээ дуусж гин. За одоо ингэж бүтнээрээ харагдчихин. Манайхаа яг гоё фри навсан байгаа зү. Та-даа. Одоо ингээ би нар та бүхэндээ хэлэхээ гоё юм зарлах гэж байна. Тэгээд төрсөн өдрөөрөө би бүтэн cosplay хийн. Ингээ sword monster одоо бүтэн cosplay хийн гэж амлаж байна. За тэгээд дараачийн уулзъя.